Сүүлийн 1 сарын хугацаанд л ном унших татлыг хэрэгжүүлж байгаа. Ном унших нь өөрөө нэг талын мэдлэг, мэдээлэл хогтоо олж авахаас гадна өөр олон төрлийн ач холбогдолтой байдаг. Жишээлбэл миний хувьд урт өдрийн дараах өөртөө өгөх амралт бясалгал маягийн зүйл болдог. Мөн ном нь маш их судалгаа шинжилгээнд дээр тулгуурлаж бүтдэг болохоор нэг төрлийн зэгцтэй мэдээлэл, мэдлэг олж авч ийн гэж ойлгож болно. Зэгцтэй мэдээлэл, мэдлэг олж авсан хүн зэгцтэй боддог болно. Цаашлаад бас зэгцтэй ярьж бичдэг болоход тусалдаг. Ном уншдаг болно гэхээр л өдөрт нэг ном барьж аваад дуусгаад хэдэн өдрийн дараа дахиад нэг өөр ном барьж аваад дуусахыг ойлгоод байдаг. Энэ нь тийм хүнд зүйл бол биш. Өдөрт 5 минут ч хамаагүй өөртөө цаг гаргаад номоо дэлгээд суухыг бол хичээдэг дээ. Ном уншиж байгаа явцдаа гоё тэмдэглэмээр хэсгүүд бол гарч ирдэг. Одоохондоо тиймэрхүү тэмдэглэлээ бичлэхэд бол Habitu аппликейшн ашиглаж байгаа. Мөн өдөр болгон сануулга ирдэг, мэдрэмжээ эможигаар тэмдэглэх зэрэг нь бол маш сонирхолтой санагдсан. Бас Habituгийн зөвлөмж хэсэгт ном унших ач холбогдлын талаар сонирхолтой мэдээлэлүүд оруулдаг. Ядаж өөртөө сануулга үүсгээд Habitu аппликейшнаас суулгаа шин дадал үүсгэхийг хүсэж байна.